хөгжлийн банкны асуудал бас нийгэмдээ том асуудал болж энэний цаана ерөнхий засаглалын тогтолцооны асуудал, төрийн өмч шийдвэр гаргалтын асуудал, за тэрэн дээр бодлогын асуудлууд, за тэрэн дээр хэрэгжилтийн асуудлууд, зээл олголт, зээлийн зориулалтын дагуу зарцуулалт, дахиад тэрний үр дүнгийн гээд ер нь нийгэмд төрөөр ард түмний өмнөөс хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр энэ бодлого чиглэлээр яаж явдаг дээр иж бүрэн тийм том нийгмийн хилцүүлэг болсон нэг тийм үр дүнтэй л гэж би үзэж байгаа. Тэр тусмаа миний хувьд төрийн өмч төртөө холбоотой энэ мөнгө төгрөгийн шийдвэр гаргалт аль болох бага байгаасаа гэж боддог хүний хувьд. За тэгээд хөгжлийн банкны сонсголтоор би бас оролцсон. За энэ бүгдээс ингээ харахад бас надад бас ингээ тодруулах болоод нэг ингэ эмзэглэх зарим зүйлүүд үлдсэн. Миний хамаарал бүхий компаниуд тухайн үед арилжааны банкаар дамжсан, арилжааны банктай гэрээ хийж зээл авсан ийм үйл явдал тэрэнд байсан. Тэгэхдээ энэ арилжааны банкнд бүрэн зээлээ төлөөд зээл аваад гэрээгээ байгуулад эргээд буцаан төлөлт хийсэн. Жишээ яг ийм магадгүй одоо 100 ч юм уу мянган компани байх шиг байгаа нь тэрэн дотор. Ямарваа нэг нь хөгжлийн банктай гэрээ хийгээгүй. Тамга дарж, гарын үсэг зурж хөгжлийн банктай ямарваа нэгэн хилцэлд ороогүй тэнд барьцаагаа тавиад авсан. Гэтэл эдгээр одоо ингээд бүхэл бүтэн ингээд нийгмийн нэг том бүлэг баялаг бүтээгчдийн гэж байгаа бизнес эрхлэгчдийн төлөөлөл энэний цаана магадгүй тэнд төлөөгүй болоод хүндрэл учруулсан олон аж ахуй нэгжүүд байгаа бах. Энэ бүгд дээр асар их тийм гомдолтой хэсэг нийгэмд тэр үндсэндээ бизнес эрхлэгчдийн дотор үлдэж байгаа. За эндээс би юу гэж одоо харьцуулж хэлэх гэж байна гэвэл за энэний дараа одоо оюурд нь ерөнхий сайдын засгийн газрын үед 10 их найдын хөтөлбөр гэж гараад бас хэдийн их найдын ч юм уу бас арилжааны банкаар дамжаад зээл олгогдсон байх. Одоо энэ хүмүүс үнэхээр энэ хөгжлийн банкны энэ төсөл хөтөлбөрүүд за тэр тусмаа тэр арилжааны банкаар явсан нь буруу гэж хэлсэн бол яагаад энэ 10 их найдын хөтөлбөр гэдэг хөтөлбөр одоо гарч ирээд дахиад баахан бизнес эрхлэгчд энд амрагдаад явж байна. Эдгээр нь одоо дахиад нэг хэдэн жилийн дараа бүгдээрээ буруутан болох уу? Энийг олгосон ерөнхий сайд оюурд нь хэдэн жилийн дараа буруутан болох уу? Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөг хүнсний хувьсгал гээд 1.8 их найдын хөтөлбөр одоо баг өнөө маргаашгүй зарлаад яам судалгаа хийгээд явж байна гэх юм. Дахиад л одоо ингэж олгох юм байна. Гэхдээ энэ харьцангуй зөв нь эдгээрийн зөв нь бас арилжааны банкаар олгох гэж байгаа юм шиг байна л. Дахиад эднэр бас яг одоо саяны тэр жишгээр бол бас ингэ буруутнууд болоод энэ бизнес эрхлэгчид ингэ тохирох уу? Аль эсвэл ерөөсөө үнэхээр буруу бол буруу. Нөгөө талаасаа энэ буруу бол энийг ерөөсөө төрөөс ийм төсөл хөтөлбөр гаргахаа одоо болчуул яадаг. Яг адилхан хоёр бизнес эрхлэгчид нэгэнд нь давуу тал олгохоор нөгөө бизнес чинь тэсчүүлдэхэд хэцүү. Ялгаад өрсөлдөх чадварт нөлөөч авчихлаар нөгөө нөхдөөч чинь ингээд нэг юм буруутан эрүүгийн хэрэгтийн ялтан шиг сүлдэн ийм нөхцөл байдлууд үүсээд. За тэгээд одоо энэ дээр зүгээр одоо асуулт маягаар асуух нь энэ 10 их найдын оюурд ерөнхий сайдын олгосон. Одоо ерөнхийлөгчийн олгох гэж байгаа санаачлаад явж байгаа хүнсний хувьсгалын хүрээний энэ бас хэдийн их найдаар тоологдож байгаа энэ мөнгө төгрөгүүд чинь тэгээ бодлогын хувьд зөв юм уу? Та нар энэнд дээр нэг харьцуулалт өгнөд хэлж өгч. Хэдэн жилийн дараа энэ нөхдүүд яг өнөөдөр Алтан уяг гэдэг ерөнхий сайд тухайн үеийн улс төрийн шийдвэрийн төлөө хөгжлийн банкны гэргээр тэнд шүүхийн танхимд шүүгдэд сууж байна. Нэг ийм жишг ийм зүйл рүү цаашид одоо орох юм уу? Тэгэхээр цогтгор гишүүн бол энэ төр ялангуяа чөлөөт эдийн засгийн харилцаанд оролцдгийг их буруу шаадаг. Яг энэ одоо байр суурь дээр бол би цогтгор гишүүний энэ зарчим үнэт зүйлийг их үнэлж дэмжиж ингэж явдаг бас гишүүдэлтэй. Нэг зүйлтэй бол санал нэг байгаа даа. Төр оролцсон хаалтан дотор одоо нэг төр хайрлах гэсэн юм болгон цаанаа хулгай бол дуусаад байна. Авилга болж дуусч байна. Бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг нухчиж байна. 3% хам хөнгөлөлттэй зээл авцсан бизнестэй 30% арилжааны зээл авж байгаа бизнес яаж өрсөлдөх юм? Төр ингээд нэг бодлын одоо тийм ч хөнгөлөлттэй ийм ч одоо хайрлах гэж байна, ингэж хөгжүүл дэмжих гэж байгаа гэдэг нь болгон чөлөөт бизнесээ нухчин дарж байгаа, үр дүн гаргаж байгаа гэдэг нь энэ сонсголоор нэн тодорхой болсон. Энэ олон хөтөлбөрүүдийг ер нь хэн хүртсэн байв? Сая хэлсэнчлэн
нийт төгжлийн банкнаас гарсан мөнгөний 20%-ийг улс төрчид тэдний хамаарал бүхий компаниуд авцсан байна гэдэг дүгнэлт гарч ирж байна шүү дээ. 5 зээл дутмын нэг нь гэсэн үг шүү дээ. Тэгээд чөлөөт эдийн засаг бизнес либералчлал ярих боломжгүй юм байна. Тийм учраас би таны нэг бодлоготой ерөөсөө их санал нэг байгаа. Ер нь ийм төрийн ийм одоо хөтөлбөр юмнуудыг заавал үзүүлэх алба байна уу? Зах зээл гэдэг бол чөлөөт эдийн засаг гэдэг бол нөгөө талаар харгасан шүү дээ. Хэн ухаантай нь, хэн чадвартай нь, хэн баг үн санал болгож байгаа, хэн илүү шин технологи гаргаж байгаа, зардлаа бууруулж байгаа. Тэр нь зах зээлдээ дэсэж үлддэг. Тэр жинхэнэ капитализм руугаа орох ёстой юм байл. Тийм учраас энэ асуудал дээр санал нэг байгаа. Мэдээж арилжааны банкудаар дамжуулан зээлдүүлсэн асуудал дээр хөгжлийн банкны тухайд бол эрсдэл үүсээгүй. Арилжааны банкудаар дамжуулан олгосон 2500 зээл бүгд 100% эргэн төлөгдсөн байна. Тийм ч учраас урд нь энэ 2500 зээлийн асуудлыг огт хэн ч шалгаж байгаагүй. Сая бол анхнаасаа төр хороо байгуулахдаа хөгжлийн банкнаас гарсан мөнгө шууд болон арилжааны банкудаар дамжуулж гаргасан бүх зээл ер нь зориултын дагуу байна уу үгүй юу гэдгийг үзсэн. За ингэж үзэхэд бол бас нэлээд олон асуудлууд гарсан. Тухайлбал үйлдвэр үдэ аж ахуйн сайдаар ажиллаж байсан Баттулга гэдэг ганцхан хүний тушаалал болтсон бидэнд. Өөр юу ч олдоогүй. 200 гаруй тэрбум төгрөг нэг банкыг санхүүжүүлээд явцсан байсан. Тэр нөгөө арилжааны банкудаар дамжуулсан дотор шүү дээ. Тэрнтэй холбоотой ямар ч шийдвэр, юу хуралдсан, яагаад тэр дамжуулж олгосон компаниудыг судалсан, тийм ерөөсөө нотгоор юмч олдоогүй. Тэр дотор чинь 10 жил зээлээ төлөөгүй Монголын улс төрч намын дарга хүртэл гарч ирлээ шүү дээ.